Хэсэг хугацааны дараа ээжсэн зочныг хүжээн авахчийн үүрэг гүйцэтгэх нь Медадан руу уух зүйлс санал болгов. Медадан нэг балхаад вискиний баяжиг бөгөөд тансаг амтыг магтан ярихад царай нь өөрчлөгдөв. Энэ нь хэдэн 10 жил буюу магадгүй 60 жил даршилсан байх ёстойг тэрээр тэмдэглэв. Ээжсэн зочныг баг зэрэг инээмсэглэн хүжээн зөвшөөрөв. Медаданагийн зөв үнэлгээнд сэтгэгдсэн Лорин тэдний яриаг харж байгаад сонирч зан хөдөж шийд рүү гараа сунгав. Гэвч ээжсэн түүнийг даруй зогсоож гарыг нь хөнгөн алгадав. Энэ арх түүнд дэндүү хатуу байна гэж сануулж хэрв уугаас шууд цогтно гэдгийг хатуу шаардав. Лорин зөвхөн шар аригж уухыг зөвшөөрдөг хэмээн гомдолсон эсэргүүцэв. Медадана тэдний харилцан үйлчлэлийг зугаатайгаар ажиглаж тэднийг юр бусын хосууд хэмээн тэмдэглэв. Тэрээр манай хүү заримдаа тэднийг луу гэдгээ мартдаг юм шиг санагддаг тухай түүний зан авирыг тайлбарлав. Томоохон утгаараа энэ нь огтхон чухал биш юм биш үү хэмээн асуун түүнийг үгүйсгэв. Сэдв рүүгээ эргэн орч Медадан сүүлийн дайны дараа тогтсон зарчмуудыг хүжээн зөвшөөрч ясангуяа нийстэй харьцан ээжсний үеийг сайшаав. Лорин ээжсэнд өмнө нь уусаж байсан ч түүнийг өмөрч хэрв тэр арга хэмжээ аваагүй байсан бол өөрөө энэ асуудлыг шийдэх байсан гэдгээ мэдэгдэв. Ээжсэн хэсэг чимээгүй болсны эцэст амь насаа алдах шахснаа эргэн дурсав. Медадана эртний зүйлийн талаар ярьж ивчгэд яриа өөр тийшээ эргэв. Мэбис тэр эдгээр үнэт чулуунууд шингээсэн хүнд ямар асар их хүч чадал олгодог тухай товч ярив. Нэг чулуун зуунуудыг захирах их мэдлийг өгч, хоёр нь цэвэр цусартуудыг хянах боломж олгож, гурав нь бүх зууны төрөлхтнийг захирах боломжтой тэрээр тайлбарлав. Мөн манай залуу эртний 3 мэбисийг бүгдийг нь шингээсэн хачирхалтай үзэгдлийг онцолсон бөгөөд хэрв тэр 100 байсан бол 100-ны эзэн болох байв. Хэрв хин нэгэн эртний бүх мэбисийг шингээвэл өөр эртний мэбис гарч ирэх магадлалын талаар тэр асуув. Хэрв ийм зүйл тохиолдвол илүү гарсан эртний мэбис алах болно гэж тэр хариулав. Үүнийг сонсоод ээжсэн хин нэгэн зуугийн хааныг дахин төрүүлэхийг оролдож байж магадгүй гэж таамаглаад үнэт чулуунууд дахин гарч ирж байгаа нь энэ үйл ажиллагаатай холбоотой байж болохыг санал болгов. Энэ боломжид төгссөн Медадана ээжснийг өөрийн таамаглалаа дэлгэрэнгүй тайлбарлахыг анхааралтай сонсов. Тэрээр одон болон уухай зэрэг үнэт чулуунуудтай холбоотой газар нутгуудад зуунууд зохион байгуулалттайгаар дайрч байхыг харснаа дүрсэлсэн нь эдгээр үйл явдлын ард том хүч бий гэсэн сэдвийг нь улам батлав. Нөхцөл байдлын хүндийг ойлгосон Медадана ээжсөний сүүлчийн чулууг олсон газар шалгалт хийхээс зөвшөөрөв. Гэсэн хэдий ч тэрээр ээжснийг өөрийгөө өгөөш болгон ашиглахыг хүсэв. Тэр үгээ гүйцээж амжаагүй байтал Лорин түүнийг хэцүүлэгтэй байхыг сануулсан ширүүн зэмлэн тасарч дуужээ. Медадан түүний зоригтой занд гайхсанд шалгахаар бэлтгэж эхлэв. Маргааш өглөө нь Ежена ой дургамал түүжээ. Түүний бодол нөөцөө нөхөхөд чиглэв. Тэрээр хэсэг хугацаанд хүрэлцгүй хангамжтай байгаа талаар өөртөө шивнэв. Гэнэт Серена түүний ард гарч ирээд сандруулснаас болоод сагсаа бараг алдах шахжээ. Серена Еженаг амархан айдаг хэмээн шоолж энэ хавьд илүү удаан байхаа шийдснээ зарлав. Энэ мэдээг ойлгохыг хичээсэн Ежена түүнд засварсан үүрнийхэн талаар сануулав. Серена үүнийг дэндүү том бөгөөд эврэхтэн тохиромжгүй гэдгээ зарлав. Тэрээр Еженаг өөрийгөө хурдан явуулахыг хүссэн хүйтэн сэтгэлтэй хэмээн хошигнож энэ нь Еженаг илүү их сандаргав. Серена ярианы сэдвийг өөрчилж Ежена түүнд шидэт хүч шийдвүүлэх урсгийг зааж өгөх боломжтойг санал болгов. Энэ чадвар нь хариуд нь эвгээхэд туслах боломжийг олох нь гэж тэр амсав. Ежена ичиж үгэн төгдрөн үүний оронд цагаан хоолны дэглэм дурдаж саналыг зайлуулахыг оролдов. Тэдний үйлдэл үүдэн дээр байсан хүнд харагдав. Энэ зуур Гигьярд ой дундуур зөвхөнгөө барж зогтож байхад артаас нь догтой холой шолов. Тайван эмэгтэй Гигьярдыг ямар ч хүндрэлгүйгээр бусан шахав. Гигьярд амсгацаар замаасаа зогсов. Энэ эмэгтэй түүний алдааг нэг нэгээр нь дурдаж ирэхдээ хүний тосгонд нэвтэрч чадаагүй болон хар луунуудын араар ятагдсныг нь сануулав. Сандалсан гварди ээжсэн эртний 3 мэбисийг шингээсэн учраас түүнийг баривчилбал бүх асуудал шийдэгдэн гэж өөрийгөө өнгөөсөн багдам хийв. Тэрээр төр зогсож түүний үгийг бодгцэн үзээд гараараа далааж үгүйсгэв. Хурц салхи гвардийн хүзүүг хишчиж түүний гуйлт гинэт төгсгөж болов. Түүнийг амьд байлгах ямар ч шалтгаан байхгүй гэж тэрээр өөртөө шивнэв. Ресторанда эргэн ирээд ээжсэн болон Лорин өглөөний ачааллын дараа цэвэрлэгээ хийв. Хийх ямар нэг яаралтай ажил байхгүй бол өнөөдөр ресторан нээлттэй байх эсхийг Лорин асуув. Ээжсэн хариулж амжаагүй байтал Нэлсэн нэг чулуу авч ирэв. Нэлсэн тэр чулууг ээжсэнд сонирхолтойгоор үзүүлв. Сонирхсан Лорин тэр чулууг долоож үзээд дэндүү давстайг нь гайхан шууд харамсав. Тэр үүнийг даасан чулуу гэж таньж мэдэв бөгөөд цэргийн албаа хааж байх үед нь иймэрхүү чулууг хэрхэн ашиглаж байсан нь цэргийн бэхгэгт нь хэрхэн тосолсныг дурсав. Ээлсэн түүний үйлчлийг хараад инээж энэ ертөнцид ирсэн ихэн үеийн дурсамжин сэргэв. Тэрээр энэ ертөнцид ирснийхээ дараахан цэргийн бэхгэгт татагдан ороод бужигнаж тэнцэж байснаа санав. Энэ ертөнцийн хүмүүс түүний нэрийг зөв дуудаж чадахгүй байсан тус түүнийг ээлсэн гэж нэрлсэнийг тэр санав. Тэр маш их айж
Гэр орноо маш их санаж байжээ. Гэхдээ хамгийн аимшигтай зүйл нь цайны газар өгдөг хоол байв. Цэргийн бэлтгэжийнх нь хамгийн муу хэсэг нь хоол байсныг ээлжсэн бодов. Ширээний ард суухдаа хүмүүс энэ амтгүй зутан хоосыг ямар ч гомдолгүйгээр хэрхэн идэж чадаж байна гэж гайхан тавг руугаа харав. 2-7 хоногийн турш хоол нь яг ижихэн амтгүй байсан бөгөөд бусад хүмүүс яагаад үүнд санаа зовдгүйд ээлжсэн ойлгож чадахгүй байв. Бага зэргийн давсал гэхэд амтыг нь эрс сайжруулж чадна гэж тэр дотроо бодов. Ийм бодолтой хүн ганцхан тэр биш байсан нь лавтай. Бэлтгэжийг твчих гэж зүтгэж байхдаа ээжсэн ойролцоо байсан 2 багш хоолыг мууж байгааг сонсчээ. Гисэн хэдий ч тэд гомдолсон ч гэсэн үүнийг анхааралгүй эзэн нь түүнийг усам бухимдуулав. Дахин 2-7 хоногийн дараа бэлтгэл нь арай бага хэрсгий санагдаж эхлэв. Гэвч хоол нь зовлонгийн их үүсвэр хിവэр үлджээ. Амжилттай ресторан нэхээсээ өмнө тэрээр эхлээд энэ хуаранд амьд үлдэх ёстойгоо ойлгов. Гэвч түүнд маш том боломж олгох нэгэн өдөр иржээ. Нэгэн өдөр шидэт хичээлийн үеэр мушгээс сахалтай бардам зантай 5 дугаар төвчний шидэтэн болох багш Вайн давталгааны шидээр хичээлнэ гэж зарлав. Тэр үүнийг бага төвчний шин цэргүүдэд олддог ховор завшаан хэмээн тодорхойлов. Вайн шин цэргүүдэд манагийн тухай ойлголтыг танилцуулж ногоон өнгөөр гэрэлтсэн энергийн бөмбөрцөг үсгэн мөн чанарыг нь харуулав. Бүх шидийн суур болох ман нь шидэт хүрээ болон шинж чанараар дамжин тархаж шившдэг хийх боломжтойг тэрээр тайлбарлав. Хүч чадлыг нь харуулахын тулд Вайн гаст бөмбөг үсгэж дадлагын хиймэл хүн рүү шидэв. Дараа нь тэрээс цэргүүдийг туршиж үзхийг уриалсан боловч тэдний оролцоос зөвхөн байр хүрэхээс өмнө унтардаг жижигхэн очис гарчээ. Бохимдсон Вайн тэднийг хүч чадал анхаарал төвлөрөж муутайг нь шүүмжлэн хашгирав. Үргэлжилж буй дайн ийм чанар муутай шин цэргүүдийг бий болгосныг тэрээр дотроо харамсаж тэдний шидийг үр дүнтэй ашиглах чадварт эргэлзэж байв. Гинэт жижиг байшин шиг хэмжээтэй асар том гаст бөмбөг бэлтгэхийн талбайгаар пуучин өнгөрч дадлахын байг устгаад зогсохгүй ард нь байсан хадны зарим хэсгийг нурав. Шин цэргүүд болон багш нар цочирдон гайхжээ. Бүгд түүн рүү харахад ээлжсэн мөн адил гайхшин зогсож байв. Цочирдсан Вайн түүний мөрнөөс барьж аваад үүнийг хэрхэн хийснийг нь асуув. Ээлжсэн энгийнээр хариулахдаа зүгээр л манаг цуглуулад зааврын дагуу гаст бөмбөг шидсэн гэв. Вайн үүнд итгэж чадахгүй хിവэр байсан тул түүнээс илүү ихийг шаардав. Ээлжсэн агаарт манагийн судал харагдаж байгааг тайлбарлахад Вайн хүйтэн хүссэн цодхов. Ээлжсэн манаг маш сайн мэдрэх чадвартай бөгөөд эргэн тойрныхоо манаг харж чаддгийг тэрээр ойлгов. Дараа нь Вайн тус хуарангийн ахлах багш тэрэнтэй өдрийн үйл явдлын талаар ярилцав. Вайн Ээлжсоны чадварыг онцгой гэдгийг хүлээн зөвшөөрсөн ч тэрээр өөрийнхөө дутуу байдалд шанаж байв. Тэрэн шидийг сурахын тулд өөрөө ямар их хөдөлмөрснийг санан эзнийг фронт руу илгээхийг түр хойшлууж оронд нь дэвшилтэд шидэт сургалтад явуулахыг санал болгов. Түүний төрөлхийн авиасыг олж харсан Ээлжсэн яриаг нууцаар сонсон дотроо инээмсэглэв. Тэрээр байлдааны талбараас зайлсхийх боломжтой болсондоо тайвширчээ. Гэсэн хэдий ч хаалга гинэт савж өнгөрөхөд Вайн түүнийг сонсож байсныг олж мэдэв. Вайн түүнийг хараад хитрхи саксуу зарахгүй байхыг анхааруулав. Галт бөмбөгний учруулсан хохирлын шитгэл болгон Вайн Ээлжсэнд бэлтгэлийн талбайг засах тушаал өгөв. Тэр шин цэвэрлэгээ хийж байхдаа Ээлжсэн хог хаягдлын дунд бүтгэн гэрэлтэж буй улбар шар шаргал чулуунуудыг анзаарав. Сонирхсан тэрээр нэгийг нь авч амсаж үзээд давс байсныг мэдээд хойшоо савн өнөв. Энэ нээлтэн түүнийг баярлуулж хуарангийн хоосыг сайжруулахад хэрхэн ашиглах талаар тэр даруй бодож эхлэв. Маргааш өглөө нь Ээлжсэн хоолнд нууцаар давс нэмжээ. Цэргүүд хоолоо идээд амт нь сайжирсныг гайхжээ. Тэдний сэтгэлийг сонсоод Ээлжсэн өөрийнх нь хичээл зүтгэж үр дүнгээ өгсөнд маш их сэтгэл хангалуун байлаа. Зөвхөн гэдэс цатгахын тулд идэвхтэй байсан хүмүүс хүртэл энэ өөрчлөлтийг үнэлж чаджээ. Дараагийн өдрүүдэд Ээлжсэн хоолыг сайжруулахын тулд цоцолтгүй ажиллав. Тэрээр орц найрлагыг бэлтгэхийн тулд орой болтос сууж, заримдаа угаагаагүй төмс, бүдэг гэрэлтэй гал тавгал зэрэг бухимдас төрөөсөн нөхцөлтэй толгойч байв. Хүндрэлийг үл харгацсан тэрээр өөрийн өндөр шаарцлагад нийцсэн хоол хийхээр зүтгэсээр байв. Нэг шөнө тэрээр нулимс туслуулсан байж нэг аяга шүл хийж чаджээ. Ээлжсэнийг хоолоо идэж байхад багш гинэт ард нь гарч ирэн цочоогоод хоолоо дуусаад уулзахыг хүсв. Энэ нь манай залууг айлгаж гайхшруулв. Командлагч Ээлжсэнийг ажиглахад тэрний өрөөний уур амьсгал хурцтмал байсан бөгөөд чимээгүй байдал түүнд дарамт болж байв. Тэрэн ирүүгээ бодов хийлэн илж шин цэргийн шидийн гайхалтай авиасыг хүлээн зөвшөөрч яриагаа эхлэв. Ээлжсэн дүнсгэр байсан ч тэрний хийсэн үг үнэн болохыг хүлээн зөвшөөрөв. Цэргүүдийн байлдааны чадварыг сайжруулах нь байлдааны талбарт ямар стратеги давуу тал олгохыг онцлон командлагч дэмжиж буйгаа илэрхийлв. Гэсэн хэдий ч тэрэн яриаг илүү төвшөлтэй сэдврүү шилжүүлв. Тэрээр шөнө орой хуарангийн алт тавганд сэмхэн орж ирээд тогооч нарыг өглөөний 5 цагт ирэхээс өмнө яг гардаг хүний талаар яриа гарч байгааг дурдав. Буруудан барихад хэцүү болохыг тэрээр тэмдэглээд хэрэг олдвол хатуу шийтгэл хүлээхийг
анхааруулав. Үүнийг сонсоод ээлсэн сандарч төгссөн байдал нь биеийн хилэмжээр нь мэдэгдэж байв. Хёна анзааран царайн зөөсрөж Эжисоныг тайвшруулан инээмсэглээд түүнийг дуудсан жинхэнэ шалтгаан бол магицын сургалтад гаргасан амжилтыг нь баяр хүргэх явдал гэдгийг хэлжээ. Дараа нь Тён Эжисонд нэгэн бичиг гардууч өгөөд гарахтаа хаяж сануулжээ. Тэрээр уг бичигт хувийн мөрдөн шалгах тайзан байхад дурдаад Эжисон хүсвэл үүнийг ашиглаж болно хэмээн энгийнээр хэлв. Эжисон бичгийг авахад Тён түүн рүү дөхөж ирээд гал тогооны тасайх өмнөх үгээд автаж хэрв хин нэгэн өглөөний 5 цагаас өмнө явчихвол тэднийг барьж авах боломжгүй гэдгийг онцлон тэмдэглэжээ. Командор бүх зүйлийг сайн мэдэж байгааг ойлгосон Эжисон хөдөж орхив. Тэр орой Эжисон ойд түүдэг галын дэргэд сууж бичгийг дэлгэн хараад чангаар инээд алдав. Тён шүн орой гал тогоо руу ордог байсныг нь анханасаа мэддэг байсныг Эжисон ойлгожээ. Уг бичигт иддэг мөг болон амтлагчдын тухай мэдээлэл байсан бөгөөд энэ нь командор Эжисны нууц хоолны туршилтыг дэмжиж байгааг илтгэж байлаа. Эжисон эдгээс зүйлсийг үргэлжлүүлэн ашигласнаар умар цэргийн сургуулийн баазын хоол өөрчлөгдөжээ. Урд нь амтгүй өрөмгөө байсан хоол илүү амттай бөгөөд ижбэг дэлбэг бож хувирв. Цаг хугацаа өнгөрөх тусам бааз бүх цэргийн баазуудаас хамгийн сайн хоолтой гэдгээрээ алдартай болжээ. Эжисоныг цэргээс халагдсны дараа ч түүний зохиосон жор үе дамжин өвлөгдөж бааз шилдэг хоолныхоо түүхийг хадгалсаар үйджээ. Одоо цагт иргэн ирж Эжисон өөрийн баазад бэлтгэдэг байсан хоолоо дахин хийж үзв. Энэ бүхнийг ихлүүлсэн давсан чулууг дурсан сансан юурэ савыг шалгаж үзээд энэ нь Эжисны 5 дугаар баазад байхдаа иддэг байсан хоол мөн эсхийг асуухад Эжисон энэ бол амьд үеийн тулд бүгдээрээ сурагчсан жор гэдгээ батлан хэлв. Тэднийг хооллож байхад юурэ болон бусад хүмүүс хоолны амт одоогийнхоос өөр байсныг дурсацгаажээ. Гэсэн хэдий ч энэ дурсамж нь тэдний өнгөрсөн үеийн зовлон, зүтгүүр болон нөхөрлөлийг эвхэн сануулж хоолны амтыг илүү сайхан болгож байв. Тэр хооронд Серена ширээн дээр хөвтөж байхдаа өсөж байгаагаа гомдсон дуугарх зур хоёр хүүхэд Еженаг хайн иржээ. Хүүхдүүд ах нь бэрцсэн ч илэн байхгүй байгаа тул Серенагаас тусламж хүсв. Эхэндээ Серена хүүхдийн өвдөх шалбарсан нь жижиг гэмтэл гэдгийг хэлээд тэднийг тоосонгүй. Гэвч хүүхдүүд шаарцаар байгаад ирэхэд тэрээр дургуутсан ч энгийн эмчлэх мана ашиглан хүүг анхаажээ. Удталгүй Ежена хүүхдүүдтэй таарч тэд Серенагийн сайхан сэтгэлд талархал илэрхийлв. Гайхширсан Ежена дээр очиж асуухад тэрээр ямар нэгэн өрөвдөх сэтгэл гаргаснаа үгүйсгэж яагаад өөрийгөө өжбөрөөж орхиод явсныг нь асуужээ. Найдингийн асууж ямартад манаг найдын энэ Ежена тархины гэмтэл үүсгдэг нууцлаг хордолтод нэрвэгдсэн өвчтнийг эмчлэхээр лордын шилтгэн рүү явсан гэдгээ тайлбарлав. Одоо хүртэл хийсэн эмчилгээнүүд амжилтгүй болж лорд ухаангүй хിവэр байгааж Серена ийм төрлийн өвчний тасаар мэдлэгтэй байж болох нэг судлаачийг сансан ч нэр эсвэл хаана байдгийг нь санахгүй байгаагаа хэлв. Тэднийг ярилцаж байтал Еженагийн их матхаас шувуучин шувуу захидал авч иржээ. Захидлыг уншаад Ежена эжхүүдийн ойлооны улмаас ускагдах аюул дурдсныг мэдэж авлаа. Энэхүү гамшигаас урьдчилан сэргийлэхийн тулд Ежена зоогийн сүд бүсгүй болох ёстой аж. Энэ мэдээг сонсоод цочирдсан Ежена гэвсэст бол хайр сэтгэл бие биенээ таньж мэдсэн байх ёстой зүйл хэмээн уйжээ. Серена зоогийн аюулыг зүгээр сүрдүүлэх гэж тоосонгүй хайсан ч Ежена дүгссэн хിവэр үлдэв. Өөртөө итгэлтэй байгаа Серена Еженаг хамгаална гэдгээ батлан хэлжээ. Тэр зур эжхүүдийн тосгонд эхвийн тэргүүн нараад захидлыг Ежена руу илгээсэн тухай мэдээлжээ. Эжхүүд Ежена зоогийн аюулын тухай мэдээд их мэгтэй ирэх магадлалын талаар асуув. Нария түүнийг бусдын төлөө гэсэн сэтгэлтэй учраас заавал ирнэ гэдэгт итгэж байсан ч түүнийг ирснээр асуудал шийдэгдэн гэдэгт итгэлгүй байлаа. Ежена дээр иргэн ирэхэд манай залуу болон охин Серенад зэмлүүлжээ. Тэрээр аливаа боломжит нөхцөл байдалд бүрэн бэлтгэлтэй байхыг шаардав. Бүлэг хүмүүс хилэлцэх зур Серена тэдний эргэлзээнд бухимдаж байсан ч эцэст нь эхүүдийн ой руу явхаар зөвшөөрөв. Ээлсэн Еженаг шоож нөхрийн нэр дэвшигчтэй уулзцгаая гэж хэлв. Бүлэг зуутай тулгархаар бэлтгэлээ хийжээ. Үүний зэрэгцээ ас хол ойд асар том луу архирч эргэн тойрныхоо бүх хүмүүсийг сүртүүлж байв. Тус бүлэг ойн зах дээрс зогсож байсан бөгөөд телепорт хийх боломжгүй учраас цаашдын зам нь хөнгөн байлаа. Эжисон өдрийн цаг агаарын талаар ярихад Серена аялалыг илүү хялбар болгохын тулд нисхийг санал болгов. Ежена эльфийн ойд телепортыг идэвхгүй болгодог шидэт механизм байдаг тул тийшээ шууд очих боломжгүй гэдгийг тайлбарлав. Тэд цаашдын төлөвлөгөөгөө яхаас өмнө тушаасан мөнгө аястай дуу хоолой тасалдуулав. Эльфэ Лилия нумаа татсан чиртээ гарч ирээд хөдлөхгүй байхыг стигвэс харуулдах болно гэж анхааруулав. Түүний удирдсан эльфийн ангиуд тус бүлгийг хүрээлэн авчээ. Хамгаалалтын байр суурьтай зогссон Лилия тэднийг эльфийн ойд юуны учир ирснийг асуув. Төгшүүртэй байдлыг мэдэрсэн Ежена хурдан урах шалгаж өөрийгөө танилцуулаад хамт яваа хүмүүсийн төлөө баталгаа гаргажээ. Тэрээр тэд өөртөө хамт явж байгаа гэдгийг Лилияд сануулав. Еженагийн үгийг үл харгацсан Лилия болгоомжилсан хിവэр үлдэв. Тэрээр тэднийхэн болохыг баталгаажуулах шаардлагатай гэж хэлв. Тэрээр Эжисон руу хандан ямар угсаатны хүн болон ямар зорилготой ирснийг нь асуув. Эжисон царайгаа төв болгосон ч үнэнээ хэлж өөрийгөө хүн бөгөөд Еженад туслахаар ирсэн гэдгийг мэдэгдэв. Лилия түүний нүдэнд хоромхон зур гяс хийх гэвлийг
гэдгийг анзаарсан нь ихэвчлэн эрхүүдэд байдаг бодол унших ховор чадвар байлаа. Тэрээр Серенатай ярихад ээжээс нь яриаг нь тасалж өөрийгөө энгийнээр танилцуулаад Грек хотод байрлах жижигхэн атлаа өндөр үнэлгээтэй ресторантай гэдгээ дурдав. Тэрч байтугай тэднийг хизээ нэгэн цагт зочлохыг өрөв. Энэ нь дур мэдэн хариулсан Ээжисэнд дургуутсан Жижиг уур суусав. Тэрээр Серенагаас хариу нэгэх гэтэл нэгэн Изиф яарн ирж түүний чихэнд ямар нэгэн зөв шивнжээ. Илт гайхширсан Жижиа зэвсгээ буулгах тушаал өгөв. Тэрээр эльфийн ахлагч хагтай Нария тэдэнд орох зөвшөөрөл өгсөн гэдгийг тайлбарлан уучлалтгүй. Бүлэг цааш явах зуур Юрийн эльфүүдийн анхны дайсаг гэсэн хандлагад дургуутсан шивнэхэд ээжсэн бүх зүйл хэвийн үргэлжилж байгааг хийж тайвшруулав. Хатагтай Нария тэднийг хасуун дотноор угтаж авсан ч үүдэнд гарсан үл ойлголцлын төлөө тэс даруй уучлалтгүйжээ. Тэрээр тэднийг хол зам туулж ирснийг хүлээн зөвшөөрөөд Езенад талархал илэрхийлв. Төгшүүртэй байдлыг анзаарсан тэрээр Езенагийн гаргасан шийдвэрийн хүнд хэцүүг ойлгож түүний зоригийг магтжээ. Чичирсэн Езена хатагтай Нариагаас энэ нь гэрлэх саналын тухай ярьж байгаа эсхийг асуув. Юм тоосонгүй харагдах Серена руу Езенантай гэрлэхийг хүсэж байгаа санааг помжиргүй хүлээж авч тэрч байтугай түүнийг доромжлов. Серенагийн энэ хинэггүй үгэнд хатагтай Нария ихэд айд сандарч Эрен Мантиум бол бүхнийг чадагч хүчтэй амьтан гэдгийг анхааруулв. Үүний дараа Серена болон Юрийн өөрсдийгөө зууны угсаатнууд гэдгээ өвчиж Эренментиумтай тэмцэх зорилготойгоо мэдгдсэн нь түүнийг цочролд оруулжээ. Гэсэн хэдий ч хатагтай Нария Эренментиум бол тэдний овог аймгаас үеийн үед татвар авч ирсэн зөө гэдгийг тайлбарлав. Тэрээр саяхан шаардлага улам нэмэгдүүлжээ. Тэрээр одоо эльфсүүд бүсгүй авахыг шаардаж байгаа бөгөөд ямар ч өөр орлуулагч хүлээж авахгүй гэдгээ мэдэгджээ. Хатагтай Нария эльфүүд олон нэр дэвшигчдийг санал болгосон ч бүгд татгалзагдсан тухай түүхээ үргэлжлүүлэн ярив. Бусад нь бүтэлгүйцсэн газар. Ежена амжилт олно гэж найдан түүнээс өөр сонголтгүй болтол нөхцөл байдалд хүндэрчээ. Ежена өөрийгөө түүнээс дээр байж чадна гэдэгт эргэлзэж өөрөө ч бас татгалзагдах байх гэж намдуугаа хэлв. Гэсэн хэдий ч Юрийн түүнийг гинтэж болцошгүй гэсэн бодолд өөр хэлнэ нь бадарч шаардлагатай бол оролцсон гэдгээ амлав. Гүн бодолд авсан Серена гинэт Ирантиумын нэр хүндийг санджээ. Тэрээр янз бүрийн төрөл зүйлийн тархийг совлодгаараа алтартай бөгөөд Лорд Гейтсийг анхаах мэгэртэж байж магадгүй юм. Энэхүү баримт нь бүлгийн анхаарлыг луг хөөж явуулахаас илүүтэйгээр түүнийг баривчлахад чиглүүлв. Тэдний төлөвлөгөөг Ирантиум ирж явна гэж мэдээлэхээр яаран ирсэн нэгэн Изиф тасалдуулав. Хатагтай Нария түүнийг их болгоомжтой зантайг анхааруулв. Арментиум ойр хавьд өөрөө байгаад мэдрэгэл үргэлж зугтаж хэрв аюул занал хийж байна гэж үзвэл үүр хорогдох байраа бүр мөсөн орхидог байна. Түүнийг өрхөдөхийн тулд тэд маш болгоомжтой байж эхлээд анхаарлыг нь сарниулах ёстой. Бүлэг төлөвлөгөө зохиож бүх хүний анхаарал гол дүр болох Эллина дээр төвлөрөв. Тэрээр үргэлж зовдөг нь өөрөө байхад бохомдон эсэргүүцэн ч эцэст нь зөвшөөрчээ. Удалгүй тэр хурж ирэхэд түүний аимшигтай царай муухаарч ууртайгаар архирч эхлэв. Тэрээр ойг гიშгэлж эльфүүдэд сүрэл авчрахад бэлэн болжээ. Тэрээр гал гаргахаар бэлтгэх зур хатагтай Нария ураг шалгаж Эжелланинаг сүйд бүсгүй болгон танилцуулав. Гайхалтай үзэсгэлэнтэй төрхөөр хувирсан Ежена зөөгийн өмнө зогслоо. Эрен Мантиум тэр даруй татагдж түүний уур хилэн баяр баясгсан болж хувирав. Бүлэг аюулгүй зайд зогсоод тохиромжтой мөчийг хүлээж байв. Луута зэрэгцэн алхаж буй Ежена бусад нь яагаад одоо болтол бэлэн болоогүй байгаа талаар бодож төгшүүр нь улам нэмэгдэж байлаа. Дурлалтаа согдсон Арментиум түүнтэй ярьж эхлээд нэрийг нь асуув. Түүнийг хариулахад тэрээр ичиж өөрийг нь эзэн хэмээн дуудахыг шаарджээ. Лөө Еженад шивгчний хувцас бэлэглэж үүнийг өмсөхийг шаардав. Нөлимсэн дуслуулах шахаж байсан ч Ежена хамтрагчид нь арга хэмжээ авах хүртэл төвчгээр хатуу шийджээ. Ежена шинээр бэлгэнд авсан хувцастайгаа зогсож сандарсан байдлаар хувцаа илээд Ирантиум руу хандав. Түүнийг энд битгий дагаж ир гэж өмнө нь сануулсан ч Ежена туслах хүсэлтэйгээр ямар ч байсан иржээ. Лаборатори эмх замбраагүй байсан бөгөөд сайхан ихнэр байхыг хүссэн Ежена тусламж санал болгов. Тэрээр түүний үр орчны эмх замбраагүй байдал хэтэрхий их байгаар тайлбарлаад хэсэгхэн зур холдоод байвал цэвэрлэж болох эсхийг асуув. Гэсэн хэдий ч Ирантиумын хариу үйлдэл огтхон ч найрсаг байсангүй. Тэрээр уурсаж энэ газрыг эзэнгөө орхиж чадахгүй гэж хашгирав. Түүний гинтийн уур хилэн Еженаг айлгаж тэр хүсээгүй газар нь орж ирсэндээ санаа зовж шууд уучлалтгүй. Гэвч Ирантиум түүнд уучлалт гуйх хэрэггүй гэж уцаарлангүй хэлээд араас нь дагахыг шаардав. Түүний өнгө аяз тушаасан байдал нь бүсгүйг улам түгшээсэн ч тэс дургуухан дуулууртай зөвшөөрөв. Энэхүү хачин зүйл болж байх зур Еженагийн найзууд болох Лурийн Серена, Ээжсэн нар нууцлаг газараас хасч байлаа. Тэд хажихалтай яриаг шоолон инээх бөгөөд тэдний далдаж ядаж буй хөгжөөнтэй байдал Еженагийн анхаарлыг татав. Тэднийг хараад Еженагийн өөр улам хөрч тусалж өгөхийн оронд хажууд зогсоод инээж байгаад нь тэгэн рүү уурлав. Түүний чангаар уурлахад Ирантиумын анхаарлыг татаж тэр гурван найз руу дайсагнасан харцаар харав. Тэднийг анзаарсныг ойлгосон гурван найз ухрах гэж оролцсон ч хэдийн оройтсон байв. Тэр тэднийг хэн болохыг түүний нутаг дэвсгэрт хэрхэн зөвшөөрөн халтсныг асуув. Гурван найз дуугийнхаа хүчийг ил гарган энгийн ажиглагчид биш гэдгээ харуулах ширүүн энергиэр гялалцахад нөхцөл байдал хурцдав. Аюул занал хийж буйг мэдэрсэн Ирантиум
алсын зайд ширжиж зугахыг оролцсон ч түүний шившдэг бүтэлгүйтэв. Түүнийг дараагийн үедэл хийхээс өмнө Лорен, Серена нар богч шившдэг ашиглан гэрэлцсэн шидэд гинжээс түүнийг оров. Арамантиум бухимдан авширсээр газар дунав. Энэ үед Юзенагийн өөр найзууд руу чиглэв. Ираниумыг зугтаалгахгүй тулд нэмэлт урагш тавиагүйд нь тэр найзуудаа зэмлэв. Лорен алтайгаа хүлээсэн ч удалгүй манай залуу руу бурууг чихэж тэд зөөгийн хариу үйлдэлийг харах нь хөгжилтэй байх болно гэж бодсноо ичингүйхэн тайлбарлав. Серена үүнийг Паусон шинжгүй нүдэ эргэлдүүлж хоёуланг нь хариуцлагагүй гэж буруутгав. Өөр амьсгал ширүүсгийн хэрээр гинтийн өөрчлөлт гарч бүгдийн анхаарлыг татав. Хар энергиэр хүрээлэгдсэн хачин ногоон бөмбөрцөг тэнгис гарч ирэн сүртэйгээр лугшинэн. Тэр нь дүжирмээр чанга дуугаар дэлбэрч ой даяар тархах хорхийг ялгаруулав. Ойролцоох эрэлхэг ижвийн ойд удирдарч Нария тэргүүтээ ижвүүд уг хийд хордов. Олон хүн шившлэг давтсан мэд зэвсгээ бариад хүшжээ. Оюун ухааныг нь хянах нүлүүтэй тэмцсэн Нария өөрийгөө гимтэнхэд бэлэн идээ согсов. Өхөс бүтэн ой сүрэлд нэрвэгдэхэд бэлэн болжээ. Уг өөрөндөө ирамиум галзуурсан мэт инээж энэ имэх замбраагүй байдлын төлөө хариуцлага хүлээхээ мэдэгдэв. Энэхүү хийн 100 гаруй жилийн турш боловсронгуй болгосон хүчирхэг оюун ухаан хянах шившгийн нэг хэсэг гэдгээ тэр илчлэв. Эжфүүдийг өөрийн хяналтандаа оруулснаар тэрээр амь насыг нь барьцаасан Юзенаг өөртөө гэрхийг шаардав. Юзена айж сандарлаа. Нөхцөл байдлын хүндтийг ухаарсан түүнийг сандрал эзэмдэв. Найзууд нь түүнийг бууж өгөхгүй байхыг ятгав. Гэтэл сонголт хийх боломжгүй мэт санагдана. Түүнийг зөвшөөрөх гэж байхад алтан мөнгөтэй шид цацруулсан ийжсэн гарч ирэв. Тэрээр ойд хамгаалалтын шившлэг хийж оюун ухааны хяналтыг эвдэн ижхүүдийг чөлөөлөв. Ижхүүд зэвсгээ буулгаж ухаан орцгооход аюул холдож тавьширсныг мэдрэв. Талархсандаа болоод Нария өвдөг сүгдэм арт түмнийг нь аварсанд ээжсэнд талархал илэрхийлв. Хамгийн муу зүйлээс аврагдсандаа баярлсан Юзена нөлөөмс тусдуулсан Нарийг чанга тэврэв. Гэвч ирамиум маш их уурлав. Тэр шившлэг нь хэрхэн нэвтэрснийг ойлгож чадахгүй бөгөөд галзуурч эхлэв. Лорен, Серена Элисэн нар зууд сургамж өгөх цаг нь болсон гэж шийдэв. Тэд түүнийг дахин хор хөнөөл учруулахгүй тулд илүү сайн хүч бов. Тэр орой ижфүүд эрх чөлөөгөө тэмдэглэн томоохон найр хийв. Тэд бүжиглэж аврагдсан түүхээ хуваалцахад хөгжим ишиглэв. Баг зэрэг царчирсан хിവэр байгаа Юзена нариагийн твэрт тайрших бөгөөд Лорен, Серена хоёр дариныг өмнөх хучхар байдлаар нь шоолов. Экзэгтэй мөчөд Лорен Юзенагийн авчирсан амттай соосыг олж илрүүлсэн нь энгийн ногооны хоолыг амттай амттан болгон хувиргажээ. Лорен үүнийг эрт хуваалцаагүйд уурсан Серена түүнийг соус нуусан гэж хошигнон буруутгав. Хошигноос нь инээд хөөр авчирч өдрийн хурцтмал байдлыг зөөлрүүлв. Баяр наадам үргэлжлэж байхад Эжисэн чимээгүйхэн холдож бодол давтав. Тэрээр эльфийн баатар Бинаруу дөхөж очив. Үех явдал Эжисоныг 7 дугаар зэрэглэлийн архимаж байх үеийн цэргийн өдрүүд рүү шигчиж Бен түүний найз байжээ. Тэрээр өвс биш мах хүсч байна гэж хэлээд нохоо идэж байгаад нь түүнийг зэмлэв. Бен Эжисэний толгой руу цохиж өөр даяа хашгирав. Тэр өвс хүсэхгүй байна гэж хэдэн удаа хэлэх ёстойг асуув. Тэр мах хүсч байна. Эжисэн Бенэд мах шингээж чадахгүй гэдгээ хэлээд яагаад үүнийг шаардаад байгааг нь асуув. Бен хэрв Эжисэн чадварлаг тогооч гэж үзэж байгаа бол махыг шингэцтэй болгох ёстой гэж хариулав. Эжисэн бол агуу тогооч байх ёстой тул үүнийг шингэцтэй болгох хэрэгтэй гэж Бен маргажээ. Дарын яриаг тасалж Бен шиг элиф хоол ярихаас илүү өөртөө тусалцсан нь дээр гэж хэлв. Дарин тэдний маргааныг харж байснаа Бенэд шиг элиф өөртөө тусалдвал илүү дээр байх гэж санал болгов. Эжисэн хоёуланг нь хэрүүсээ зогсоож анхаарлаа төвлөрүүлэхийг хэлв. Дарин гинэд ас хол руу зааж дөрөвсдийн хуаран руу тростууд дайрч байгааг бүгдэд нь анхааруулав. Үйл явдал улам эрчимжиж экзэгтэй мөч ойртож байна. Дараагийн хэсэгт бүх зүйл эргэлт хийн. Дараагийн хэсгийг бусдаас төрүүлж хамгийн ихэнд үзхийг хүсвэл дэлгэцэн дэх төрийн банкны данс руу 5,000 төгрөгийн хандив хийгээрэй. Тэгвэл дараагийн хэсгийг тань нин даруй гаргаж өгье. Таалагдсан бол лайк дарч сувг 100 маань заавал бүртгүүлээрэй.